Хөгжлийн бэрхшээлтэй үнэ хөгжлийн ерөнхий газраас 12 сарын 3 буюу дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй үнэ эрхийн өдрийг өгтөж бас бэрх бишээлтэй аяныхаа хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ жилийн бид нар онцолж авч байгаа сэдэв бол хөгжлийн бэрхшээлтэй үнэ хөдөлмөр эрхлэлт. Хөдөлмөр нэгэн хамгааллын яамнаас халамжаас хөдөлмөрлөө гэдэг бодлогыг баримталж ажиллаж байгаа. Тийм учраас энэ үүнтэй уялдуулж бид энэ хөдөлмөр эрхлэлт гэдгийг сонгож авч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг одоо шинжлэх ухааны төвшөнд хэрхэн авч үзэх юм бэ? Яаж шинжлэх ухаанчаар бид нар судалгааны үндсэн дээр энэ хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх юм бэ гэдэг зорилго чиглэлийг тавьсан. Тэгээд энэ жилийн элтгэл маань нийтдээ 83 элтгэл ирснээс өнөөдөр бид нар яг эхний шалгаруулалтад авсан 8 элтгэлийг бид нар өнөөдөр сонгож шалгаруулах гэж байна. Уг арга хэмжээ эрдэм шинжилгээний хурал маань 2013 оноос хойш буюу 9 дахь удаага үйл ажиллагаа явуулж байна. Түрүү жилийнхийг бид нар эрдэм шинжилгээний хурлыг хөгжлийн бэрхшээл ба инновац сэдвээр цахимаар явуулсан байж байгаа. Энэ жилийнх ингээд хөдөлмөр эрхлэлтгээд явж байна. Тэгээд шатлалаар одоо 12 сарын 3-ныгаа өгсөн арга хэмжээг бид нар зохион байгуулж ажиллаж байна. Манай нийгэм ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг гэхэр одоо дэмждэг юм бэ? Хэр ээлтэй гэдэг юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг яамны зүгээс хөдөлмөрийн хамгааллын яамны зүгээс онцгойлон авч үздэг. Гэхдээ энэ одоо нийтдээ 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа гэж бодоход нийтдээ 20 гаруй хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь бас анх одоо сургууль нэлээд цогц арга хэмжээг бид нар хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрт бэлтгэх гэж байна. Хөдөлмөрт бэлтгэх гэдэг нь 10 жилээс сургуульд хамрагдахаас эхсүүлээд оюутан болоод оюутны ширээн дээр гараад түүнээсээ хөдөлмөрт өөрөө яг өөрсдийнхөө бэрхшээлд тохирсон ч юм уу тийм нэгдүгээрт ажилчид өөрсдөө тэр тохируулгатай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийн хөдөлмөрт бэлтгэх хэрэгтэй. Ингээд хамгийн сүүлд тэр бүхнийг уулзуулж өгөх тэр аргыг үйл ажиллагаа зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь илүүтэй хөдөлмөр эрхлэх ийм орчин бүрдэнэ. Мөн одоо 12 сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд зуушлах ээлтэй экспо арга хэмжээ зохион байгуулагдана. Тэн дээр бас 40 гаруй ажил олгогч бөгөөд бас өөрсдөө танилцуулгыг хийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст. Тэгэхээр бас тэнд бас тэр арга хэмжээнд дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь ирээд бас ажлын байртайгаа танилцах тийм боломж бас байна. 20 гаруй хувь нь л одоо хөдөлмөр эрхэлдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр хэвчний ямар хөдөлмөр эрхэлдэг юм бэ? Одоо ингэндээ нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхэлт нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудтай нэлээд холбогдож ажилладаг. Мөн бас одоо томоохон хувийн хвшлүүд маань илүү тийм тохируулгатай орчин бүрдүүлчих боломжтой тийм чадaltaй хувийн хвшлүүд маань илүүтэй төлхөө авч ажиллаулж шүү дээ. Одоо E-Mart гэж юм, CU гэж юм те. Тэр томоохон одоо олон нийтийн дэлхийн сүлжээнүүд бөгөөд бас нэлээд чадварчаад ирсэн тийм томоохон компаниуд өөрсдөө тухайн хүмүүс тохируулгатай ажлын байранд бий болгоод тэгээд ер нь ажиллаулж байна. Тэгээд бас нэлээд хэсэг нь ажиллаж байна, мөн нэлээд хэсэг нь гэрээрээ гар урлал чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Одоо энэ ээлтэй нийгмийг бий болгохдаг урайлал гэж шүү дээ. Яг ямар урайлгыг одоо ингэж байгаа бэрх бишээлтэй аян нийтдээ 11 сарын 10 сарын хэрэглээд одоо 12 сарын 3 хүртэл 3 сарын нөлөөллийн аян. Энэ дээр ямар учиртай юм бэ гэхээр яг л бидэн шиг яг чам шиг үйл ажиллагаанд оролцох боломжтой юм аа. Энэ дээр болохоор хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нийгэмд илүү хүргэх тийм зорилготой. Ерөнхийдөө бидний амьдралд одоо чинь нэг гэр бүлд ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй бол тэр хүн бараг л тааралдахгүй ингээл явчих боломжтой байдаг. Гэхдээ хэрвээ тааралдвал хэрвээ тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажиллахаар бол яг нийгэм яг ямар хандлагатай байх юм бэ? Тэр хүмүүст юунд дуртай, юунд дургүй юм? Ер нь тохируулгатай орчин гэдэг нь яг юу юм? Ээлтэй одоо байх тэр стандарт нь яг юу юм гэдгийг нийгэмд илүү сайн тод томроо харуулахыг зорж байгаа.